хамт үзэгч та бүхэндээ баярлалаа. Бид хөтөлбөрөө зочид цагаар үргэлжлүүлэх гэж байна. За манай студид санхүү эдийн засгийн сургуулийн санхүүгийн удирдлагын техникийн багш судлаач Батцэнгэл өргөдөө оролцож байгаа. Урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд их баярлалаа. За баярлалаа. За би бас иргэдтэй бас нэг зүйлийг тодорхой болгохыг хүсэж байна. Өөрөөр хэлэх юм бол бид бас өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал ямар хэмжээнд байгаа юм бэ гэдэг талаар иргэдэд илүү их дэлгэрэнгүй мэдээлэл өгөх. За мөн шийдвэр гаргах түвшинхээр бас санаа хүүднээс эдийн засаг судлаачтай, эдийн засагчтай маш ихээр ярилцж байгаа л да. Та мэдээлэл өгөхгүй. Яг өнөөдрийн байдлаар эдийн засаг хямраад байна уу? Яагаад вэ? За ер нь бол эдийн засгийг ингээд гол тонуудаас ингээ харахаар эдийн засаг бол ер нь хямралын шинж тэмдэг бол байгаа гэдэг нь бол тодорхой байна. Тухайлбал энэ дотоодын бүтээгдэхүүн бол нэг хүнд ногдох гэдэг утгаараа бол одоо буурах байдлаар хүлээгдэж байгаа. За эхний үйлрэлд бол тодорхой хэмжээний одоо өсөлт гарсан. Хэдүүлж өсөлт нь бол хоёрдугаар үйлрэлд бол бага зэргийн саарсан байдлаар харагдсан. За энд бол ерөнхийдөө хямралтай гэдгийг бас илэрхийлэх өөр үзүүлэлтүүд нь бол төсвийн орлого зарлагын дасалдал, валютын ханшны одоо өсөлт буюу төгрөгийн ханшны сулрал. За тэгээд одоо хүмүүсийн одоо орлого хуваарлалтанд одоо ямар нөлөө үзүүлж байна. За тэгээд уул уурхайн бүтээгдэхүүн үнийн бууралт ерөнхийдөө манад Монголд руу одоо чиглэж байгаа гадаад валютын орох гарах урсгал тэрний бараа эргэлтийн агшсан дөө хэмжээгээр тодорхой хэлж болж байгаа юм. Олон үндэс гэдэг юм олон талд олон тайлбар хэлж байна л да. Үнэхээр юу гэдэг чим засгийн газраас мэдээлэл өглөө үнэхээр эдийн засаг бол хямраад байна л гэл. Гэтэл зарим судлаачид юу гэх юм энэ бол хямрал биш. Энэ зөвхөн улс төрийн нөхцөл байдлын үднээс ийм тайлбар өгч байна аач гэдэг юм уу. Тэгэхээр та аль өнцгөөс нь харж тайлбарлах уу? За яг хөө тэгээд хямралыг гэдгийг бол их өргөн хүрээгээр авч үзэх юм бол ерөнхийдөө хямралтай байгаа гэдгийг бид нэр одоо ямар ч байсан нэг юм хэвийн одоо явж исэн он жилүүтэй харьцуулахад бол тийм одоо мөчлөг одоо супер мөчлөг гэж хүмүүс ярьдаг. Тэр уул уурхайн бүтээгдэхүүнээс одоо хамаарсан орон байсан шүү дээ. Тэгээд тэр хамаарал маань ч гэсэн хэвээрээ байгаа. Одоо манай улсын дотоодын бүтээгдэхүүний бол нэлээд хэсгийн үн эзэлж байгаа шүү дээ. Одоо экспортын бүтээгдэхүүний гэтэл 85% нь эзэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалтын хэмжээ бол ерөнхийдөө бие хэмжээгээр багасаагүй ч одоо үнэ буураад ингэсэн. Тэрний бууралтаас шалтгаалаад бид нар ямар зүйлүүдийг амсаж байгаа вэ мэдж байгаа. Тэгэхээр энийг бол улс төрч гэхээс илүү бас бодит одоо судлаач хүний хувьд харахад бол хямралтай гэдгийг хэлж болно. Жишээ нь өнөөдөр төгрөгийн ханш хэд байна? Чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн байна. Төгрөгийн ханш бол доллараар илэрхийлсэн үгээр бол буурсан, долларын ханш бол өссөн байгаа шүү дээ. За тэгээд эдийн засгийн өсөлт бол өсөлт одоо буурах шинжтэй байдлаар хүлээгдэж байна. За тэгээд дээрээс нь төсвийн орлого тасраад гадаад өрийн дарамт нэмэгдчихлээ. За тэгээд энэ ажил эрхлэлтийн хэмжээ, ажиллах оролцооны түвшин бол тодорхой хэмжээгээр хөнгөгдөж байна. За эдийн засгийн одоо нөөц ажиллах хүсний одоо нөөц ашиглалтын түвшин гэж ярьдаг бид нэр. Одоо барилгын салбар, нэг салбар, уул уурхайн салбар гэсэн дангаарын салбарууд маань бол бас их олон одоо ажиллах хүчний шингэмж ихтэй байсан бол одоо эдийн засгийн одоо агшилт тодорхой хэмжээний орлогын бууралтаас болоод ажил үйлдвэрлэлийн түвшин ч гэсэн бас тодорхой хэмжээгээр багасж байгаа. Тийм учраас энийг бол хямралын шинж тэмдэг илэрч байна. Тодорхой арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг хэлж байна. Та яриандаа дурдлаа шүү дээ. Зөвхөн уул уурхайгаас хамааралтай эдийн засаг гэж. Батболдын засгийн газрын үед л одоо эдийн засгийн форум болж байх тэр цаг үеэд хурлын гишүүн сайхан бэлэг эдийн засгийг солонгоруулах хэрэгтэй гэдэг зүйлийг ярьж лээсэн л да. Гэтэл бидэнд эдийн засгийг солонгох тэр боломжийг бий юу? Эдийн засгийг өнөөдрийн байдлаар солонгорцсон гэж хэлэхэд одоо солонгороогүй гэж хариулт гарч байгаа. Тэгээд жишээ нь энийг бол бид нэг хоёр хэдхэн зүйлүүдээс харж болж байгаа байхгүй. Жишээ нь бол одоо үйлчлэгээний салбар гэж бид нар одоо нэмэн өртгөн шин гэдэг чинь дотоодын бүтээгдэхүүн завцрын бүтээгдэхүүнийг бид нар оруулаад тэгэл дээрээс нэмэн өртгөн шин гэдэг салбар нь бол үйлчлэгээний салбарт харьяалагддаг шүү дээ. Тэгэхээр үйлчлэгээний салбар 500 гаруй мянган ажиллах хүч ажиллаж байгаа. За тэгээд энэ дотор худалдааны салбар давмгаалж байгаа. Тэр нь бол зөвхөн үйлдвэрлэл биш, үйлдвэрсэн бүтээгдэхүүн хуваарлж байгаа салбар байгаа байхгүй. За тэгэхээр одоо хөдөө аж ахуй аж үйлдвэрийн салбарыг аваад үзье. Хөдөө аж ахуйд бол 300 гаруй мянган ажилтан ажиллаж штэ. Тэр бол манай малчтал байгаа хөдөө. Сүлжээрийн мал аж ахуй эрхлэл байж байгаа. За босруулах аж үйлдвэрх хөдөлгөөн нь уул уурхай барилгын салбар нь дийлэнх хувийг эзэлсэн юм л байгаа л да. Тэгэхээр энийг бол солонгоруулсан гэхээс илүү одоо байгаагаараа байна. Солонгоруулахтай холбоотой бол мэдээж тодорхой хэмжээний агс твшлүүд бол гаргах нь гаргасан. Тэгэхээр бидний хувьд мэдж байгаа энэ улс төр одоо политикл одоо фактор бол ямар их хүчтэй нөлөөлдөг юм байна гэдгийг бол бид нар харж байна. Гэхдээ бол бүх юмыг харлуулж хэлэхээс илүү бас хийсэн зүйлийг нь бас хэлэх хэрэгтэй. Тэгэхээр бол энэ орлого зарлагыг төлөвлөх тэгэл төрөөс эхлийн одоо чадамж гэлгэн болгоно ярьж байгаа энэ зүйлүүд алдаатай бол алдаа байгаа. Гэхдээ энэ дээр бол эдгээр эдийн засгийг одоо тэр их орон сэтгэлээр одоо эдийн засгийг аврах энэ төрөл бүрийн одоо арга одоо үйлчлэх одоо тэр байсан тэр дутагдaltaй байсан болов уу гэж бодож байгаа шин.
Төсвийн одоо орлого зарлагыг зөв тодорхойлох. Бид нар өөрсдөө ядуу байгаа хэрнээ. Боломж муутай байгаа, таар ухаан байгаа хэрнээ. Төсвийн одоо зарцуулалт дээр маш өндөр дүн тавьчаад орлого олж чадахгүй. Хамгийн энгийн жишээ өчтөр бас яг эдийн засгийн тайлбарлалаа л да. Монгол наадам төсөлбөрлөл гэж байдаг төрийн өмчтэй. Гэтэл тэнд жилдээ 64 сая төгрөгийн орлого олдог хэрнээ зарлах нь 464 сая төгрөгөөр тооцогддог гэж байгаа. Тэгэхээр бид байгаа ханууд хүнжлийнхаа хэрэг хөлөөж гэдэг шиг төсөө тэгж одоо тодорхойлох тийм ээ оруулж ирэх хэрэгтэй биш үү? Тий, ер нь бол өдөр бол төсөө их төрөлгөн байдалтай байгаа гэдэг нь бол ерөөсөө олон зүйлээр хазаарагддаг. Одоо жишээ нь төрийн аппаратны данхар байгаа бүтц байж байгаа. Тэгээд бол энийг эдгээр тоогоор хэлж бас болно л доо. Тэгээд дандаа судалгаатай бодит үндэслэлтэй бас ярих зүйтэй байх гэж бодож байна. Жишээ нь бол одоо төрийн албанд бол нийтдээ 78 мянган ажиллаж байгаа байхгүй 75 орчим мянган ажиллаж байгаа. Гэтэл бол энэ манай улсын эдийн засгийн авч явж байгаа барилгын салбарт бол нэг 76 мянган орчим уу ажиллах хүч. Тэгээд уулуурхайн салбарт 37 орчим мянган ажиллаад энэ болгоныг ориг нийлүүлснээс тутгааргүй хэмжээний төрийн албан байгаа юм. Тэгэхээр энэ хэмжээгээр асар их зардал гарна гэдэг бол зардлыг өсгөж байгаа. Гэтэл зардлын өсөлтийн цаана бол бас дандаа буруу зүйл байдаг бол бас үгүй л дээ. Тэгээд хүн зөв зардал уу урлагийн зардал гэдэгс л байгаа юм. Гэтэл бол тэр 70 эд мянган муулаа залтай орлоготой байгаа нь бол эдийн засгт бол худалдаа авалтын дэмжлэг бол болох нь болно. Гэтэл бол энэний цаад үр өгөөж гэдэг талаасаа бол тодорхой хугацааны дараах баялагын үйлдвэрлэл нь өөрөө одоо тэр чинь оюуны баялаг байна, спорт хөрвүүлмэнд одоо хүний нүдэнд харагдж байгаа бит баялаг ба шүү дээ. Энэ болгоныг л одоо нэг хүний сан сайхны үед нэг хувь дөрж гэдэг хүний хүндэл одоо тэр талаас нь тэр баялагыг хэрэглүүлэх гэж байгаа шүү дээ. Гэтэл тэр нь бол эргээд харьцангуй одоо их алдагдсан боломж зардал өндөртэй байдаг. Өөрөөр хэлбэл тэр өргөө зардлуудыг багасгасан бол эдийн засгт ядаж л одоо орлогын одоо бид нар бол өнөөдөр Шингис фондын янз бүрийн фондын мөнгө төлөх гэж шүү дээ. Энэ төлбөр дээр бид нар бол нэмэлт хичээл авах хүссэн байхгүй. Тэгээд хамгийн хоёрдугаарт одоо шир бид нар төсөв албаны нэмэлтээр дотоодоос бонд гэж төрөл бүрийн их сөхөөсрүүд татдаг. Гэтэл бол яг эрэлт нийлүүлэлтээр тэр арилжааны банкны эрэлт нийлүүлэлтээр хүүн тогтохчихсэн тэр хүүгийн төвшнийг л бас нийлүүлэлтийн талынх нь үзүүлэлтийг л хумчдаг жишээ нь л ийм л одоо өөртөө зөв шүү дээ. Та сая бас бонд гэдэг дурдлаа л да. Одоо бид нар 2017 оноос нөө Чингис бонд гэдэг энэ бондынхаа эргэн төлөлтийг хийх хэрэгтэй. Тэр цаг хугацаа хэлж байна. Гэтэл нөхцөл байдал ийм болчиход байдаг. Одоо энэ эдийн засгийн хямралыг хамгийн нэн түрүүнд за хохирол багтаагаар эдийн засгийн тийм ээ одоо алдагдал багтаагаар давах гарц гэвэл таяг болж байгаа. За тэгэхээр бол бид нар бол нэг улс гэж бол нэг томоохон одоо бизнесийн нэгж гэж хэлж дүүцүүлж бас болдог. За нэг өрх айлч гэж бас хүмүүс ярьж байгаа. Тэгэхээр бид нар бол энэ дотоод нөөцийг боддогоор үнэлмээр байгаа юм. Сая улсын засгийн үйлчлэгийн мөрөн хөтөлбөрөөр харлаа сайтайхан зорилтууд байна л да. Одоо жишээ нь бид нар бол банкн дээр очиж зээл авах эсвэл IPO хийх гэдэг ингээд хөрөнгөний бирж зангуус төсөл хорон дээр очихоор бол асар олон судалгаа тооцоотой мөнгө үрсглийн хүртэл нэг сараар хүртэл гаргадаг байсан шүү дээ. Яг одоо яг тэр тогтолцоод одоо сахиалын тэр тогтолцоод харьцуулахад бол манайх бол яг тийм наривчсан судалгаанд урсан төлөвлөлт бол аргахан байхгүй. Тэр дотор эрсдлийн удирдлага байхгүй байгаа нь бол манай энэ улс орны хойшинжээ гэдэг нэг зүйл байгаа. Манайш тодорхой бус зүйл гээл одоо эдийн засгийн шинжилгээнд тул гэдэг. Тодорхой бус зүйл манайх юуны өгөхөөр зэрэг 4 жилийн хооронд хэрэгжиж байгаа засгийн газрын бодлого үйл ажиллагааны хөтөлбөрийг л бид нар тодорхой бус гэх гэдэг. Гэтэл бол уг нь бол тэр валютын ханш тэгээ дээрэс нь бол энэ гадаад байгаа зэс алтны ханшны онд бол тодорхой байж болохоор зүйл байхгүй. Гэхдээ эрсдэл мөн үгүй юм уу? Ягаад тэгэхээр тэр чинь бол тэдэд очивол яг уу зэсийн бүтээгдэхүүний одоо 5300 дээш байвал яг уу доош байвал яг уу гэж төлөвчж болох зүйл. Гэтэл бол бид нар бол тэр улс төрийн эрсдлийг бол тодорхойлж чадахгүй байдаг. Ягаад гэхээр тэр бол шалгуур бодлого шүү. Тэгээ Буш Жорж Америкийн Социалист Буш хэлжсэн шүү дээ. Бид нар тодорхой бус байдлыг эрсдлийг хүлээх тэр болцоогоор хангах нь бол төрийн өөр юм гэдэг чинь. Тэгээ бид нар би бол одоо энэ гарцыг бол маш тодорхой эдэн гаргалгаа бол миний хувьд бол байна л да. Жишээ нь одоо энэ бид нар бол алийн болгоо одоо гадаад ихийн дэлхийн банк төрчин бол биднийг дотор орцсон юм шиг мэдэхгүй шүү дээ. Бол улсын хөлөөцөнд бид нар өөрсдөө л мэднэ. Ямар зүйцэлтэй хүн ямар үйлдэл хийх гэж байгаа энэ төр гэдэг. Бид нар бол яг цэвэр эдийн засгийн дотроос хараад үзсэн тэр нийгмийн салбарын баялагын үйлдвэрлэлийн одоо мөнгө санхүүгийн эдийн засгийн харилцаанд орцуулах нөлөөлөл, хүний хөгжил үзүүлэх нөлөөлөл, хүний одоо эргээд хариу үйлдэл тэр бол нарийн тооцож чадахгүй байна. Тэгэхээр би танд нэг хэдхэн санаа хэлье. За энэ бол жишээ нь Малайз улс бол яаж гарсан бэ гэхээр санхүүгийн системаа доктортой байдал. Хүүгийн түвшнийг бууруулж, гаднаас өндөр их хөсөртөд оруулж. Тийм учраас би бол эхний санаа бол юу гэхээр зэрэг энэ тодорхой одоо их үүсвэрүүдийн гаднаас зөвхөн төрөлсгийн газар ихгүйгээр арилжааны банк хүн секторч өргөдөлтөд ормоор байна. Тэгэх юм бол манай долларын ханш багассан шүү дээ. Тэгэхээр энэ Малайзын төрөлхтөл жишээ нь бол долларын ханшийг багасгасан хүүгийн түвшин бууруулсан гэдэг нь бол ямар ч үед энийг доктортой аваа явуулсан учраас тэр эдийн засгийн мөнгө орлого энэ тэр нь бол харьцангуй доктортой байсан байна. За жишээ нь Япон байна. Одоо Япон бол яа гэхээр зэрэг хөрөнгөний зах зээлийн хөгжүүлж одоо бид нар Токиогийн бирж гэдэг шүү дээ. Манайх яагаад болохгүй гэж
энэ чинь бол болохгүй салбар биш гэж бодож байгаа юм. За дараагийн нэг санаа нь одоо жишээ нь миний хувьд одоо ингэж бодож байна. Одоо аль нэг салбарыг л шууд дэмжмээр байна. Ерөөс одоо жишээ нь ноос гоох үйлдвэр, ноос амрах үйлдвэр. Гэтэл одоо манайхын сая экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүтцийг харлаа л да. Гэтэл ноос амрах үйлдвэрлэлийн хувь хэмжээ 8%-тэй. Бусад одоо экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхийгээр 85%-тэй байх жишээ нь. Гэтэл одоо иргэдэд олгож байгаа зээл нь бол нийт зээлийн 40 гаруй хувийг эзэлсэн мөртлөөсөн. Жижиг дунд үйлдвэрлэлүүд нэмэн хүртэх шингэх одоо бүтээгдэхүүний үйлдвэрлэлд олгосон зээл нь 15%-тэй биш нийт зээлийн. Гэтэл тэр чинь бол банк санхүүгийн байгууллагын ч гэсэн иргэдэд дэмжмээр байгаа. Банк санхүүгийн байгууллагатай төр хамтарч ажиллах. Тэгэд одоо төр нь бол иргэд иргэдэд дэмждэг, банк компаниудад дэмждэг гэсэн гурван одоо холбоо баймаар санагдаад байгаа. Тэгээд ер нь бол одоо богино хугацаанд бол иймэрхүү зүйлүүд л харагдаж байгаа юм. Тэгэхээр дунд хугацаанд бол мэдээж бол одоо бүсчсэн үйлс манайх нь бол тархай газар нутагтай учраас хөрөнгө оруулалт хийхэд маш их зардалтай. Тийм учраас бүсчсэн хөгжил тэгээд дараагийн хөгжлийн асуудлууд бол тэр үед яригдах болов. Хамгийн гол нь бол хүний хөгжил гэдэг асуудал дээр их анхаарал тавьсаа гэж бодож байгаа. Хүний хөгжлийг бид нэр өөрсдөө энэ судалгаанд авчихгүй шүү дээ. Засгийн газар ерөнхий сайд, яамд сайд нэр өөрсдөө авчихгүй байхгүй. Тэгэхэд хүний хөгжил гэдэг бол одоо шинэ дээд боловсролтой ажилгүй иргэдийг таавал сонссон баг. Нийт одоо ажил хөдөлмөрийн одоо төлөвлөлттэй ажилгүй иргэдийн 40 орчим хувь нь дээд боловсролтой байгаа шин. Тэгээ энэ бол залуу хүмүүс бол ийм ажилгүй гэдэг бол жишээ нь бүртгэгдсэн гэмтэргийн тоо жишээ нь өссөн байх жишээний ийм дур зургийг саяхны статистикээс олж харж байгаа байхгүй. Та өчтөр би бас арьс шир үйлдвэрлэгчийн холбооны гүйцэтгэх захиралтай бас ярилцсан. Гэтэл юу ч юм тэдгээрийн түүхийн эдийг экспортод гаргахад зөвхөн 40% нь одоо татвар төлдөг гэж байгаа. 60% нь татвар төлөхгүйгээр зуучлалын үйлчлэгээ явуулаад татваргүй гардаг гэж байгаа юм. Гэтэл бид нар хинээс хаана ямар татварыг авах вэ гэдэг ийм шатлалаач гэдэг юм одоо мэдэхгүй байх шиг. Та энэ татварын тал дээр ямар бодлого байна? Тий, яг гоо татвар гэдгийг бол бид нар бас их татварын орлого бол тасраад байгаа маа. Тэгээд энд бол нэг бидний импортоор шууд нөлөөлсөн л дөө. Яхаар байхгүй. Манай гаднаас бараа яагаад тэгэхээр экспорт багц учраас импорт багсаал. Тэгэл нэг гадаад валютын ханш нь бол эрэлт технологи үед нэг долларын ханш дэш явцсан. Тэгэл одоо тэрнээс бол бүтэн бүтээгдэхүүнтэй одоо зарах нь бол хэцүү болсон шүү. Тэгээ үнэлгээ хэрэг хөлөж хийж байгаа гэдэг нэг талаас тийм. Гэтэл бол импортын татварыг оруулж байгаа татвар өнөөдөр байна бол байхгүй. Одоо тэр импортын нэмэгдсэн өртгийн албан татвар гэж ярьдаг. Тэгээ импортын нэмэгдсэн өртгийн албан татварыг орлох хэмжээний том татвар бол жишээ нь бараа өртгийн татвар бол орлогын татвар бол байхгүй юм л да. Гэтэл одоо энэ шууд татвар гэж ярьдаг. Энэ татварын орлогуудын бааз зүрийг өргөтгөх тэгээд дотроос өнгөлөх чөлөөлөхийн асуудлуудыг л тэр эдийн засгийн гол нь хөгжлийн бодлоготой л их уялдуулмаар. Гэтэл тэр хөгжлийн бодлого нь хаана өгөхөөр зэрэг бас тийм зорилтанд тийм тодорхой биш юм шиг өөрөө шинжтэй иймэрхүү яваад байгаа нь бол бидний нэг маш тодорхой бодлоготой, тодорхой орчинтой байх тлийг нь бас үүсгэж байгаа юм уу гэж харагдаад. Яг таны хэлдэг бол тэр 60% нь татвар төлдөггүй гэдэг чинь ягаад эднээс татвар авахгүй байгаа юм бэ гэдэг асуулт бас гайхалтай сонсогдож байгаа байсан бах гэж бодож байна. Түрүү санхүүгийн системийн доктортой айлдар арилжааны банкуд бас гаднаас хөрөнгө оруулалт оруулж ирэх энэ арилжааны банкуд идэвхтэй оролцох хэрэгтэй гэж тайлбарлаж шүү. Тэр хууль эрх зүйн эдэн бирний байдаг уу? Тэгээ ер нь бол хууль эрх зүйн орчин бол бас яг тийм нарийн хоригдсон зүйл заалтууд бол харьцангуй гайгүй байдаг. Одоо шинэ худалдаа хөгжлийн банк бол сая бидний мэдж байгаагаар сая 500 сая долларын одоо их үр сурд татсан шүү дээ. Тэгэхээр тэр бол болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ манай улсын чинь 23 тэрбум их долларын чинь дотор одоо бидний энэ гадаас авсан долларын их үр сурд одоо бусад валютаар орж байгаа байхгүй. Тэгэхээр бол энэ арилжааны банкуд, хувийн сектор, хувийн компаниуд ч гэсэн гаднаас зээл авах энэ төр талын үзүүлэлт нь бол эргээд долларын ханш бууруулахад бол тодорхой нийлүүлэлтийг өсөх учраас бол энэ доктортой байлгахад сайн нөлөөтэй гэсэн санааг л хэлж байгаа юм. Гэхдээ яг одоо болохгүй гэсэн тийм юмнууд бас байж болно. Гэтэл бол зарим арилжааны банкуд бол одоо төр засгийн газар нь ямар байх вэ гэдэг нэг том хэмжээний зээл болдог, санхүүгийн систем доктортой байх үү гэдэг зүйлүүд харддаг л да. Тэгэхээр зарим улс орнууд бол чинь төр засгийн газраас нь бол баталгаа өгсөн байдаг. Таавал бол зөөлөж болно гэж. Манайх бол яг тийм баталгаа бол дийлэн бас байхгүй. Яагаад тэгэхээр энэ бол хувийн секторын өөрийнх нь асуудал гэж бас үздэг. Тийм учраас дэмжлэг хэрэгтэй болов уу гэж үзэх тал дээр бас энэ засгийн газраас хамтарч ажиллавал энэ бас хямрал тодорхой эрэг нөлөө үзүүлэх нөлөөлөл болтно уу гэвэл болно. Өчтөр бас нэг мэдээ явсан л да үнэт цаас гаргаж байна гэж хугацаатай үнэт цаасууд гаргаж байгаа. Энэ нь эдийн засагт тэгж эрэг нөлөөлөл авчиж чадах уу? Засгийн газраас уу? Тий. За хугацаагүй үнэт цаасыг би бас энэ талаар мэдээлэл авч байгаа юм шиг дотоодын зах зээл гэж хэлсэн баг тий. Тий, дотооддоо одоо
хэдийн хугацаатай зах зээлийн үнэт цаасыг 50,000 ширхэг тэдийг тэтэн ширхтэй гэсэн гаргасан байна л да. Үнэт цаас юу зах зээл гарснаар эдийн засгт ямар нөлөөлөл авч ирнэ? За үнэт цаасыг гаргаснаар бол энэ бол за яг төсвийн алдагдлыг нөхөх, зардлыг санхүүжүүлэх, тэр зардлын дутагдлыг санхүүжүүлэх талаас сайн нөлөөтэй. Тэр зардал нь өөрөө эдийн засгт бол тэлэх одоо худалдаа авалт болоод ингээд яг эдийн засгаар авалт гэж үнэлэл яваа. Тэгээд нийгмийн үр дагавар нийгмийн салбаруудын байгууллагууд чинь зардалтай орлоготой санхүүжилттэй болоо явчих жишээний баам л. Гэтэл энэ зардлыг ер нь өсгөөд авах хэрэгтэй юм уу гэдэг асуулт яг дөрөв дээр ярьж ирсэн. Гэтэл яалтчгүй одоо санхүүжүүлэх зардал юм байж байна шүү дээ. Гэтэл зэрэг зардлыг санхүүжүүлэхэд л үнэхээр одоо хүч хөрцөхгүй учраас л энэ бонд орж байгаа гэсэн санаа гарвал би тэр логикоор нөлөөж авч байгаа юм. Гэтэл тэр логикоор нөлөөж авахын тулд энэ хувийн сектор одоо бидний хувьд бол ийм хуримтлал багтай бага улс шүү дээ. Тэгтэл энэ хуримтлалаараа бол жишээ нь хувь хүн иргэд аж ахуйн жилийн үед үүхээр бол за тэр дахин хөрөнгө оруулалт хийж ашигаасаа бол одоо банк компаниуд бол үйл ажиллагаа хөргөжүүлэх шинэ үлдсэнийг нь бол одоо бонд хувьцаа хөдөлж авах байдлаар шийтгэл дээ. Тэгтэл тэр хуримтлал нь бага байгаа нэгдүгээр, хоёрдугаарт бол энэ иргэд маань бол тийм төдийлөх өндөр орлоготой биш байгаа юм л да. Яг тэгэхээр энэ чинь сарын дундад цалин 888 мянган төгрөг гэж гарсан шүү дээ. Тэгэхээр энэ чинь бол дундаж нь юм байж идэг. Гэтэл бол нийт одоо өрхийн одоо 86 орчим хувь нь 900 хүртэл мянган төгрөгийн орлоготой байлж байна. Тэгэхээр зэрэг тэр 1.5% нь 2 сая 1 мянган төгрөгөөс дээш орлоготой байгаа байхгүй. Гэтэл энэ бага орлоготой байхад бол хүмүүс бол тэр орлогыг нь бол дайчлна гэсэн үг. Тэр нь дайчлна гэдэг нь юу гэсэн санаа байхаар зэрэг мөнгө хадгаламж хийх, хувьцаа бонд гэдэг хөрөнгө оруулалт хийх одоо тэр хувийн секторын хөрөнгө оруулалтын бүгс хомих нөлөө үзүүлж байгаа юм. Тэр тутгаараа бол энэ хүмүүсийн одоо урт богино хугацаа санхүүжилтийн хөөсрийн зардлыг өсгөх нөлөө үзүүлнэ. Хугацаагүй гэдгийг нь би юу гэж ямар логикоор нөлөөж авч байгаа нөхөр зэрэг эргээд одоо энэ засгийн газар бол ойр ойрхон хүүгийн төлөх эргэнд одоо буцааж худалдаж авч бондын нэг анх худалдаж авсан хөрөнгө оруулсан хэмжээгээр нь хүмүүсээс иргэдийн гардараас яг тэр нэрсэн үнээр нь уцраж авдаг шүү дээ. Гэтэл тэрийгээ жоохон хойшлуулаад тэгээд өөртөө нэг жоохон доктортой байдлыг үүсгэе. Тэгээд тодорхой хугацааны дараа бол энэ тодорхой тэр хөрөнгөлөөс хүүгийн төлөй гэсэн ийм байдлаар хандж байгаа байх гэж байна. Тэгээ энийг бол би зөв буруу гэхээс илүү ер нь бол тийм зөв хандлага гэж яг үнийг хэлэхэд үзэхгүй. Өнөөдөр бас нэгэн одоо таагүй мэдээс сонслоо л да. Өнөөдөр нөгөө эдийн засгийн маань гол ачааг үүрч яваа Эрдэнэт үйлдвэр. За бид одоо 100% Монголын эзэмшил боллоо гэдэг мэдээ 6 сарын 28-ны өдрөөс аваад таатай байсан боловч өнөөдрийн авсан мэдээлэл Лондонгийн одоо шүүхтэр за Эрдэнэт үйлдвэрийн дансыг битүүмжилсэн ийм мэдээ ирж байна л да. Ингэснээр бид маш том одоо юу гэж юм дахиад том зардал одоо том зардал гарч ирж байна. Тэгэхээр ер нь ингээд нэг эдийн засгтай хамааралтай байснаас одоо бид маш том хохирлыг амсах байх л да. Та энэ мэдээг ер нь яаж хүлээж авав? Яг харахгүй бол одоо энэ мэдээг аваад би бол маш их одоо малдагдсан боломжийн зардал одоо бодитоогоор урьж ирэх одоо манайд валют урсгал тэгээд дээрэс нь одоо улс орны одоо тэр бит тус одоо үзүүлэлтүүд байдаг шүү дээ. Одоо чинь бол чад сахилын тогтолцоо найдвартай юм уу? Төрсөн газрын шийдвэр нь яасан одоо гомоо юм те. Тэргээд гадаадын хөрөнгө оруулагчид дөө итгэл. Тий, итгэл. Тэгэл одоо явж явж нэг дараа бондор шалах юмнууд л хөзөлдөх гээд байгаа. Stand up ч гэж ах шиг байна. Тэрэл тий энэ болгон руу ч орох чи сөрөөр нөлөөлөл явчихна. Зээж их зэрэглэл буурс үзүүлэлтээ гарсан шүү дээ. Тэгээд энэ дээр бол сөрөг нөлөө үзүүл. Тэгэхээр зэрэг энэ бол манай нэг төрсөн газрын нэг чадамж гэж яриад байгаа болгоно яриад байгаа энэ бол зүйл байна. Тэгээд яг энэ болгоно хүн болгоо ярьж байгаа ч гэсэн одоо эрдэмтдтэй оролцуулаад энэ нэг үйлдвэрлэлийн пункт гэж бодоод байгаа юм байна Монгол улс ирсэн. Баялагаа үйлдвэрлэдэг дотор нэг хүн байваа гэж бол. Тэгээд энэ дотроос бол заашглахгүй байгаа. Одоо чинь манай сургуулийн багш нар одоо жишээ нь одоо Монгол улсын сургууль шинжилгээний хүрээлэнгүүдтэй тэнд байгаа эрдэмтдтэй л нэг дайчлаад оролцуулчихад болохгүй нь юу ах вэ? Жишээ миний хувьд бол жишээ нь тэр судалгааг нээчих надад бол жишээ нэг бодолтой хариулт байж л байгаа байхгүй. Тэгэхээр тэр хариуг гаргаад өчгöd ийм шиг л байна гэдээ хэлчихлээ. Одоо миний дуу бол жишээ манай сургуулийн багш нарыг өргөнөр татаад оролцуулчих гэсэн санаа бол гарахгүй юм л да. Тэгээ явж явж та бүхэн хүн бол одоо жишээ нь яаж Монголын улсын хөгжил бол хүний орхитуулсан. Тэгээд орлого нь бол хэрхий одоо тэгш ус хуваарлагдсан байгаа. Тэгээд хүн дээр тулгуурлаж одоо хүний хүчин зүйлээс хамаарч худалдаа авалт хийгддэг. Тэгээд хүнийг одоо жирийн нэг дөрж гэдэг хүний сайн сайхны төлөө шүү дээ. Гэтэл тэрийгээ дэндүү орхитуулчихад байгаа нь эдийн засгийн утгаараас тэр нийгмийн утгаараас тэр хүний нөөцөд утгаараас тэр алдагдчихад байгаа нь энэ манай улсын тэр зөвхөн одоо хит одоо тийм шинжлэх ухаанлаг ус засаг зөв менежмент хөө байгаагийн л үр дүн үргэлжлээ яваад байна л гэж хэлэх хэрэг. Та ер нь санхүү эдийн засгийн нэг сурвалж ажиллаж байхдаа ер нь төр засгийн зүгээс гэдэг юм уу хин нэгэн одоо за сангийн яамнаас магадгүй хин нэгэн гишүүний хүсэлтээр эдийн засгийн судалгаа тооцоо хийж өгч ирсэн. Яг хүсэлт
санаачлага тавьж одоо тэд нар бол төлбөртэй судалгаа авъя гэдгийг бол ер нь сургуулийн санаачилтай шүү дээ. Төсөлт судалгаа энэ төр хийдэг. Тэгэхээр зэрэг сургууль санаачилттай иш нөгөөхөөс дээрээс та нарыг энийг судалгаад өгч дээрээс нэг судалгаатай захиалгатай ажилгалд тодорхой хэмжээний төлбөр бол тавхан тавьд юм шиг байгаа юм. Гэтэл бол яг энийг одоо бидний жишээ нь дуудаал тэр чинь надад жишээ санхүүгийн удирдлагын тэнгийн санхүүгийн эдийн засгийн сургууль бол жишээ нь бол төрийн санхүүгийн удирдлагын хичээл заадаг миний хувьд бол жишээ төсөвтэй холбоотой судалгаа хийх бол надад чинь хамгийн түрүүнд өрөх шүү дээ. Их сургуульд одоо жишээ багш нар байж байгаа жишээ нь. Тэгэл эдгээрээ бид нэр хоорондоо ярьдаг байхгүй. Тэгэхээр зэрэг өөрсдөө санаачлага гарч нэг ажил болж авна гэж ярьдаг. Гэтэл бол төрийн газраас бол одоо энэ эрдэмтдийн зөвлөлийн нэг уулзалт хийгээд нэг дугуй ширээний ярьцлагад чих тэгээд одоо нэг эрдэмтдээ оролцуулъя гэдэг Дэлхийн банк энэс асуугаас илүү айлаас ирэхээр авдраа бодлох хэрэгтэй байгаа сайхан залуучууд байгаа шүү дээ. Уг нь тийм яг энэ сангийн яамд ч гэсэн төсөв санхүүгийн том институт ажилтдаг болвол тий яг бодиттой амьдрал суурилсан судалгаагаа хараад үнэн зөвд одоо уг нь шийдвэр гаргах юм шаардлагатай бодлоо. Тийм шүү дээ. Яг энэ Хиллари Клинтон одоо энэ Америкийн нэгдсэн улсын одоо өндөр орнуудын цаана бол тэр бодлогын одоо том тэр төв банк Fed гэж одоо албаны үндэс тэгээд резерв газрын шийдвэрийн гаргалтын ардтал маш том эрдэмтдийн судалгааны баг ажилтдаг шүү дээ. Тэгээд тэр чинь бол төлөвлөгөө нь бол зүгээр ерөнхий улс төрчийн албаа багш гэдгээр бол энэ ерөнхийлөгч тэрний албаа өргөд бол ерөнхийдөө тийм гол тийм одоо зорилтуудаа төвшүүлээ тэр нь хүмүүст таалагдж байна гэдгээр яваа. Тэгээ ерөнхий одоо менежерийн үүрэг гүйцэтгэгч дундаас нь шийдвэр гаргадаг ийм л ажил байт юм бэл. Одоо бид нар Эрдэнэтэй ингээ халахч байгаа чинь нөгөө л орлого маань бүр алга болно тийм ээ. Тэжээгч бид нар ч одоо төгжүүлчлээ шүү дээ халаас. Тэгэхээр одоо бид яах вэ? Бид одоо яалчгүй нөө тэр стенд бай орж нөгөө айлаас гуйлах бахаас аргагүй бол. За айлаас одоо гуйлгуйжлийн гадаад хамтын ажиллагааг л нэлээд идэвхжүүлэх шаардлагатай болчихгүй бол нэг валютын орох хурцл бүр их өмөгдчихлаа шүү дээ. Одоо уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бол бие хэмжээгээр хэвээрээ байсан ч нөгөө үнэн борц учраас нэлээд агшлаа дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал шалтгаалаад. За дээрэс нь бол манайх чинь тэрний одоо сөрөг нөлөөлөл нь дотооддоо бас үргэлжлэн явж байгаа байхгүй. Тэр чинь зөвхөн одоо экспортын орлого бүтээгдэхүүний орлого буурсан биш шүү дээ. Тэр чинь буурснаас шалтгаалаад манай дотоод эдийн засгт юу болчиход байгаа байлээ тийм ээ. Тэгээд тэрнээс гадна яг ийм үед нь бол нэрмээс болж байгаа юм шиг нэг орлого олдог тэр нэлээд одоо том үүрэг гүйцэтгэж ирсэн одоо ийм эрдэнэт үйлдвэрийн хандансыг халахцсан үед гадаад хамтын ажиллагаагаа шийдвэрлэх тэгээ богино хугацаанд шууд гадаад валютаа орлого олдог тэгээ төсвийн орлого зарлага зөв баланстай мөнгөний нийлүүлэлттэй эдийн засгийг дэмжсэн тэрэн засгийн газартайгаа хамтарсан маш богино дунд урт хугацаагаар эдийн засгийн хөгжлөө уялдуулж зохицоор нь ингэж авч үзсэн тэгээ төр нь хариуцлагатай байх тэгээ санхүүгийн доктортой юм орчныг бид хамгийн түрүүнд байгуулах хэрэгтэй. Тэгэхээр бид нар бас хөрөнгийн зах зээлтэй болсноос хойш баг 25 жил өнгөрцөн биш тий. Гэтэл чинь хөрөнгийн бирж өнөөдрийн хөрөнгийн бирж ажиллах ёстой тэр хэмжээнд хүрч ажиллаж чаддгүй гэдэг үнэлгээг маш олон хүмүүс өгдөг. Гэтэл одоо Монгол улсын эдийн засгийн тодорхой хэсгийг эзэлж явах ёстой хөрөнгийн бирж нь ийм байгаас эдийн засгийн нөлөөллийг үзүүлдэг болт. Зөвхөн бэлэн мөнгөний зах зээл биш. Чинь хөрөнгийн зах зээл идэвхтэй байснаар бидний халаасан хэмжээ тавааж явах ёстой гэдэг. Тэгэхээр манай бас хөгжихгүй байгаагийн бас нэг яг эдийн засгийн одоо бодит секторууд яг хөгжихгүй байгаагийн энэ орлого хөрөмтлөл одоо юм тэгш биш байгаагийн шалтгаан маш ихэнд орчиж идэв шүү дээ. Одоо би эдийн засгийн хувьд харахад бол жишээ нь одоо хөрөнгөний бирж бол одоо банкны сектор бол нийт актив гэж одоо байгаа. Эдийн засгт одоо оруулж байгаа их үүсвэр тэгээд одоо бизнесийн байгууллагуудад оруулж байгаа хөрөнгө оруулалтын 95% орчим нь бол банкны арилжааны банк хэвээрээ байгаа шүү дээ. Зүйл хэдэн жил ийм л яваад байгаа. Яг эдийн засгт хэлсэн учраас тодорхой хэмжээний нэг 4-5 орчим хувинд нь бол нэрлсэн дүнгэрээ бол өсөлт бол энэ хувьчат компани дээр бол орол байгаа нь л арилжааны дээр нь бол. Гэтэл бол манайх бол энэ хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх гэх түрүү бас ярианд дурдсан. Энэ бол бидний хувьд бол бас ч гэж одоо дагнаад тэгээ сайн одоо гадаад дотны туршлага дотоодноос боломж тэгээ сайн ажиллахгүйгийн нэгийнхэн гэрч бол одоо энэ хөрөнгөний зах зээлд хамраж байгаа арилжааны нийт дүнг харахад л тодорхой байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол санхүүгийн зохицуулах хороо, төр засгийн газар, за төрийн бус байгууллага тэгээд одоо судлаач мэрэгчлэн одоо жишээ нь бид нэр тийм ээ. Ер нь цивил мэдээллийн байгууллага хаана хамтарч ажиллаад энэ хөрөнгөний зах зээлийн нэг дээш нь гаргаад ирэх юм бол ядаж энэ хувийн компаниуд хариуцлагагүй байдал дээшлэх. Тэгээд эргээд бол энэ хөгжлийн бас нэг гол тулгуурын нэг нь болгоод аваа явчих юм бол дунд хугацаанд энэ чинь бол манайд эдийн засгийг хөгжүүлэх, хариуцлагатай байх, хүмүүс нь одоо хувьцаа бонд эзэмшдэг, хэн ч гэсэн очиод авчдаг. Тэгээд тэр нь бол эргээд өөрөх нь орлого хөрөнгөлөлийг өсгөж идэг.
Гэт ингээд тэгээд тэр үед нь бол төр айжмаар өөрийнхөө бас энэ үүргээр л өдрийг багасгамаар байгаа байхгүй. Гэтэл тэр төрөө өөрөө ямар их оролцож байна, ямар хүмүүс ямар их бонд гаргаж байгааг мэдж байгаа шүү дээ бид нар. Гэтэл бол энэ өндөр хөгжтэй орнууд бонд гаргаж байгаа ямар зорилгоор гаргадаг гэж төсвийн алдагдлаа нөхдөг. Дээрээс нь бол энэ санхүүгийн зах зээл дээр зохицуулт хийдэг байхгүй. Тэгэхээр манайх ч нь бол зохицуул бүтээл эргээд зээлийн үгэнд хэмжээг л баг өсгөх нөлөө үзүүлээд байгаа нь бол засгийн газрын хөрөнгөний зах зээл дээр яаж оролцож байгааг нэг жишээ шүү дээ. Одоо тэгээд бид нар stand by ихтгэс аргагүй бол одоо эрдэнэтэй ингээ алгачаар. Харин stand by баг одоо ингээд сая сангийн яамны сайд энэ хэлж ин лээ. Жиж сурангуй хэлж ин лээ. Тэгээд ер нь бол яг орцсон гэсэн шийдвэр өнөөдөр гаргаагүй байгаа. Тэгээд энэ сангийн яамны ард бол баг ажиллаж байгаа. Тэгээд 10 сард бол Дэлхийн банкныхын төлөөлөгч мэрэгчлэтнүүдэд явуулнаа. Өөрчлөсөн байдлаар нэг хэдэн тэгээд дүгнэлтөөгөө явсан. Тэгээд нарийн ажиллаад өнөхөр болохгүй нэ гэсэн тийм нөхцөл байх юм бол stand by хөтөлбөрт хамруулахын зүйтэй гэсэн одоо санал зөвлөмжийг өгөх юм байна гэдэг чинь. Тэгэхээр би бол stand by гэдэг чинь ямар ч байсан нэг шийдэл гарах нь гарах бах. Гэхдээ stand by гэдгийг бол хамгийн зөв шийдвэр байна уу гэж би өнөөдөртөө бол би үгүй гэж хэлж болохоор байгаа юм. Яагаад тэгэхээр дотоод нөөц болцоогоо бүрэн ашигласан гэж байгаа биш. Гэхдээ stand by хөтөлбөрийг бас тэмч муу байхыг бас үгүйсэхгүй л дээ. Яагаад тэгэхээр бид нар бол хариуцлагагүй байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг stand by-ын дагаад тэгээд тэрнийх нь ер нь бол ингээд олон улсын байгууллагууд байгаа маань бол тухайн улсын орны эдийн засгийн хамрахаар бол нийт зүүн Аз, тэгээд Азийн орнууд, энэ Европын холбооны ус дам нөлөөрөнд дэлхийн эдийн засгийн хамааралтай байдалд бол аль нэг орныг бас ч гэж нэг унгаачихгүй байх юм бол ядаж эрэлтэн тогтмол байгаад нийт эдийн засгтаа бол эерэг нөлөө үзүүлээд байна гэдгээр нь утгаар нь дэмждэг л дээ. Одоо эдийн засаг ингээд хүндэрч гин гэдэг мэдээллийг иргэдэд өгөөд ахаар нөгөө хий хомсол гэдэг үлээ тий одоо нөгөө газар хөдлөх гэж байна лаа цуглуул дагаа цуглуулаараа гэдэг энэ адилаар яг тийм сэтгэл төрчихвэ гэдэг ийм эмзэглэл байдаг л да. Тэгэхээр энэ үед иргэд юу ямар хөө байх хэвээр. Тий иргэд маань бол бас энд бас өнөхөр одоо болохгүй юм болчлоо гэхээсээ илүү их өөдрөг байх хэрэгтэй. Тэгэх юм бол одоо бид нар бас эдийн засгийн нэмэртэй ер нь ч тэгээ гарц байгаа гэж би бол бас өөрийнхөө их өөдрөгөөр харж байгаа шүү дээ. Одоо бол ямар ч stand by гэдэг юм ямар бондор шилээд ингээ явах бах. Тэгээд тэр үүлэн жилийн завсарт нь бол валютын орлого богино хугацаанд нэмэгдүүлэх төрөлөөрийн аргачлалуудыг дэмжиж явах бах. Тэгээд нэг тогтоод авах юм бол бас ч гэж дунд хугацаанд хөгжлийн хөтөлбөрүүдийн бариад тэгээд энэ засаглалтын чадамжтай болоод нэг сонгуулиороо сонгуулийн хооронд амьдралгаан болоод ирэхээр нэг Монгол улс нэг сайхан Монгол улс болчихсоо гэж их боддгийг тэгээ болчих واخ л гэж бас жирийн хүмүүсийн хувьд бодож байгаа байхгүй. Тэгэхээр яг хоо жирийн хүмүүсийн хувьд бол их хөрлөгөн байхасаа бас болж татгалзаарай. Гэтэл бид нар өргөн барилган байхад тэр байдлыг нь бол манайх чинь хэрэглээгийн тэр хомих тэрийн хайранд л хийцэн шүү дээ бас. Одоо ипотекийн зээл бол цаг олсон олоогүй л ярьдаг. тэрхүү хүмүүсийн худалдаа авах боломж нь бол багасаад байгаа л да. Энэ бол нөгөө эдийн засгийн сөрөг нөлөөлөл байхгүй. Гэхдээ эдий боловч бас ч гэж нэг өдрөгөөр хараад бас нэг хүнд өөртөө эзэн болоод эзэн гिचээвэл заяагч чинь гээл яг өөрөө бас эзэн болж хэн нэгэнд найдалгүйгээр одоо болж өгвөл энэ орлого хүрэмтэл ажилтай баг тий ажилтай орлоготой хариуцлагатай тэгээ баг шиг орлого байвал болж өгвөл бас хойш нь санхүүгийнхаа байгууллагт байршуулад тэгээ тэр нь бол тэрэнд нь бол баталгаажламжинд нь баталгаа гаргаж өгч болно шүү дээ. Тэгэх юм бол манайх чинь бол ерөөсөн тийм баг өндөр одоо хүүтэй маш их хэмжээний одоо баг харьцангуй одоо хөрөлцөхгүй хэмжээний тийм санхүүгийн их үүсвэртэй орно шүү дээ. Тэгэхээр зэрэг маш их хэмжээний их үүсвэрийг богино хугацаа урт хугацаатай тэгээ баг хүүтэйгээр оруулж ирэх арга бол жишээ нь түрүүний Малайзийн жишээ нээр гардаг нөгөө баг хүүтэй хэмжээний их үүсвэрээр эдийн засгийг төрөлжүүлээд богино хугацаанд гаргаад ирсэн байх жишээ нь л юм байна шүү дээ. Их хурлын гишүүн Зандан Шатар бас нэг зүйл ярьжсэн л да. Энэ офшор данстай байгаа нөхдүүдийн данснаас нь мөнгөний авчираа гэж. Тийм боломж байдгүй. Яг аваа хийчихээр талаасаа юм бол зүгээр банкнаас нь аваад авч ирээд хүмүүст төсвийн орлого болгох чи гэсэн маягаар. Тэгээ ер нь бол бас тэр Зандан Шатар гишүүн маань энэ офшор дансыг бол тэр яхаараа одоо энэ өндөр олонх тушаалтай төрийн одоо алба хийж байгаа хувийн бизнес хийгээгүй тийм түүхтэй хүмүүс энэ офшор дансанд өндөр данстай байдгийг л эрс шүүмжилсэн нэг хэлбэр байна гэж бодож байна. Тэрнээс биш бас ч одоо офшор дансанд бол хөрөнгө байршуулах практикуд байдаг. Гэтэл бол манайд байршуулсан хүмүүсийн нэрсийн ингээ одоо тийм дам яриагаар яг баталгаатай бас мэдээлэл гэдэг юм сайн мэдэхгүй юм. Тэгээд тэрнээс харахад бол одоо өндөр олон тушаалтай тэгээд хувийн бизнес эрхэлдэггүй юм хүмүүс авсан бахаар энэ бол ерөөсөө л одоо төсвийн орлого түүнээс одоо хууль бус байдлаар одоо
хууль одоо хэрэг гэмт хэрэг хийсэн л одоо ийм зүйл байна гэж талаас нь тодорхой үнэлэлт хэлж байгаа баг. Тэгээд тэр нь бол үнэхээр нотлохотой бол тэр хүний буруу биш шүү дээ. Тэгээд тэрийг нь хураагаал одоо төсөө орлох болох шүү дээ. Гэтэл тэр хүн ариун цагаан хөдөлмөрөөрөө болсон бол бас тодорхой хэсэг хүмүүс нь бол арай өөр зүйл байх байх л да. Та хоёр данстай бол данстай байж лээ гэдэг. Тэгээд нөгөөх авцуусууд бол уг нь авчираад устдаа өчтөг. Тийм ээ. Та хоёрт ч одоо болж л байна л да. За уг нь мэдээж хэрэг тийм ээ улсын эдийн засгийн багт Солонгос улсад чи яаж тэр тийм ээ эдийн засгийн хямралаасаа гарч илээ нөгөө хуран дах бүгжээ хүртэл ажиг тавьсан гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ л боломжийг бас уг нь гарц байдаг бол хайхал ёстой баг. Тэр Бат Цэнгэл багшийн хэлж байгаачлан үнэхээр одоо юу гэж юм альва эрсдлийг давж гарахын тулд хүнээс шалтгаалсан хүчин зүйл маш их байдаг учраас иргэд маань өөрсдөө энэ дээр бас ухамсартай бодлоготой за ажилтаа олготой байж за зардлаас тодорхой хэмжээнд хямгадаж байх юм бол төрсөн газар улсууд нь хүн чанартай. Аха. Хариуцлагатай. За үнэхээр тэр хүн чанар гэдэг нь бол заашгүй хэрэгтэй байгаа тийм ээ. Монгол улсаа гэсэн ард иргэдэг сэтгэл зүй улс төрчид маань бас илүү их давмгаалж орж ирэх юм бол энэ эдийн засгийн хямралс байхгүй байх болсон байх гэж бодож байна. За баярлалаа. Санхүү эдийн засгийн их сургуулийн санхүүгийн удирдлагын танхимын багш судлаач Бат Цэнгэл энэ цагт студид ажиллаа. Танд их баярлалаа ажлаа. За баярлалаа.